321 4 5 6 million billion trillion. Тэ энэ чи ихлүүлтэнгүй мүү? Ингэж хэлж яах вэ? За сайн байцгаана уу? Юу гэж яаж эхлэе гэж 3 2 3 гээд. Би 321 гэлөө. Мэдгүй. Би сонсоод байна. Би 1 2 3 2 1 л гэсэн юм байна л та. Тэгээд үе яна. За ингэж эхэлчихье зөө. Хоёлаа интротой боллоо гэж. Тэгээ. За ингээд 2-7 хоногийн уулзж байгаа та байна гэж. 2-7 хоног. Тий. Сая бүтэнсэн дараа биш 4-р дараа штэ. Хэцүү орс итгэд орсон. Өмнөх 4-р орсон штэ. Цагаан сарын өмнөх. Нэг битүүний өмнөх өдөр орсон. 7 хоног өнгөрцөн тий. Одоо тэгээд эн чин 4-р орохоор гэхгүй атест. Энийг өнөөдөр чин 5 дахь. тэгэж энийг энэ 4-р оруулах юм уу? Энэ 4-р чин сая өнгөрцөн. Тэгээд дараагийн 4-р оруулах юм бол тэгэж хол явах юм уу? Тэгээ штэ. Ихгүй юм уу? Өөрөө төлөвлөс яхан дурсаа. Тэгээд 2-7 хоногийн дотор наадам гинэ солиорч байна. Наадам шиг л баярлсан байна маань. Цагаан сар боллоо. Март боллоо. Одоо цэргийн баяр болох жоох юм шүү дээ. Энэ нөө мартын өмнөх өдөр бичиж байгаа. Сайхан чиг баригдлаа та. Баригдах нь ч одоо дүүрчтэй ямар лайв явж байгаа ш. Тэмээд. Та нар сайн уу? Бид нар сайн. Чи сайн уу? Харин би сайн. Хаагур юу? Нутаг явчаал ирлээ. Нутагтаа юу хийв? Тоо бэрв үү? Гэтэ ер нь орж ирдэг болчих. Айгүйсэн гэж би. За, танах чинь гэтэ манахаас жоох юм зү. Манахаас жоохон тэгтэн нөгөө нэг айлын том л тоо. Манай гэтэ яхаа дүүн орж ирээгүй. Хуурай дүү орж ирсэн. Тэд нь айгүй нэг өдөр л орж ирээл яасан. Тэд ер нь орж ирэх гэдэг болсон юм лээ. Айлаар бас нэг их хэсээгүй. Айгүй би сонирхолтой байгааг анх удаа харсан. За. Бас нэг нэг 60 амьдрсныхаа хүчин гэж. Тэр нь болохоор цагаан сараар хүүхдүүд орж ирдэг юм ба шүү дээ. Амар супер муу. Наадах ярээ за. Тийм эхлээд ингээ хаалга тогшсон. Тэгээд ингээ донгоолсон чинь 3 жижиг юм 3 амар том тор барьсан зэ гурвуулаа нэг тор дүрхсэн зэ 2 жижиг юм нэг нь бүр амар том надаас өндөр байна. Тэгээд цаахан шинжилж байгаа нүгэ тэгэхээр нөгөө яна сэн нөгөө завдаг бэлгэн нүгэ гээл тэгэл нэг 3 бэлэг тэр 3 амар хөөгнөөс явсан байхгүй юу? Ороогүй мө? Үгүй босгож нь авч ороогүй мө? Ер нь ордог юм. За чи яриад босгоч дараа би яриа. За. Би бол би тийм мөн мэдэхгүй байхгүй юу? Тэгээ бэлгийн нүгүүд явуулсан юм. Тэгсэн чинь маргааш нэг 3 бацаа авцаа. Орч ирсэн бас тэгсэн шууд за амар байна уу золгыг манайх руу ороод ирсэн за. Амин. Тэгээ би ороод ирэхээр за би жаргас бэлгийн нүгүүд гэсэн байхгүй юу? Бол тэндээс хүн чинь нэг юм ойлгоно да тэ нэг юм за ингээд гой бэлгийн авдаг гэсэн шүү. Уусаа тэднэрийн зорилго нь бэлэг авах байгаа шүү дээ. Тэгсэн чинь амар сонь ингээд шууд готалтайгаа ороод явчтэй. Миний дөнгөж угаасан шалан дээгүүр айгүй амар шавхаа тариад ингээд суудсан за ингээд нэрнгэс орж бүгднтэй золгож болгосноо манай дүү мөтэй хөөе золгоё гэж дуудаж мутцсан. Тэгээ хөрхөн тэгчээд бэлгээ аваа гараасан. Тэр сүүлийн 3 бод жоохон соёлгүйсэн гэхгүй. Сүүлийн 3 дээр чи насыг яаж мэдэж золгож байгаа юм тэгээд жоохон хүүхдүүд байсан. Бацаа мэдчихтэй. Тэгээ улаанцаа жоохон хүүхдүүд тий. Дөнгөж нэг бас юм тий. Тэгээд тийм болохоор ч тийм юм мэдгүй амар шууд золгоё ороод ирсэн. Золгох нь жах хутлаа тайлахгүй айгүй. Ураараа. За их сонирхолтой төршлөг байна гэж. Тийм бас. Би ч нөгөө юм өдөрчод бас нэг ганц 2 цагаан сарыг үдцээ. Тэр чинь бүр ингээ хөдөө шүү дээ. Бүр яг ингээд малтай айл очоод ингээд талын малтай айл. Тийм. Айлд очоод ингээд цагаан сар болохоос өмнөх буузын хамт хийлзээ, цэвэрлэгийг нь хамт хийж аваад тэгээд цагаан сар болохоор би ингээ өвөө эмээтэй хамт байгаа байхгүй юу? Эхний 1 2 өдөр бол яг хөө ингээ таньдаг хүмүүс орж ирж байгаа. Тэгээ 3 дахь өдрөөс нь ч билүү. За ингээл мотоциклтай заяа. 2-2-оос сунтлаад өөгийн урд нэг юм даваа шиг юм байдаг байхгүй юу? Дов толгод төрхөө. Тэрийг ингээл даваал ингээд ороод ирдэг заяа. 2-2-ороо ингээд яг санаж байгаагаар нэг мотоцикл дээр 2 хүн суудсан ингээд 8 хүн орж ирсэн заяа. Тэгэл ингээд эхнээс нь золгоол суугаад
Яг ингээ гэрт орж ирээд золгож байгаа шүү дээ. Чиний сүлэх шиг. Бодлоготойгаа. Тэгээ ингээд гэрт орж ирж игэн суугаад тэгээд имээ цай хийж хүү гэж бичсэн чинь яах юм гэд угаасаа танихгүй хүмүүс юм шиг байлаа. Тэгээд бэлгийн нөгөөд хаанхын хүмүүс уу яасан ийсэн гэж нэг ярьж байгаа тэгээ гаргасан. Сайн мэ. Гэтэ ер нь бол сая ингээд ярьж байгаа сонссон чинь манай сайхан Монголын уламжлалт нөгөө нэг юу лээ? Нээлттэй юм нэг орсон гижний нэг дайлаа гаргадаг өслөл ёс уламжлал байхгүй юм санагдлаа. Өчигдөр хурчин бүр дайлуулад гарсан өөртөө хүстэй явж ирээ. Тэгээд ороод ирсэн юм шиг тэгээд та яах вэ? Юу? Ундаа уу. Аач авал. Лат гэсэн чи мэдгүй гэж санагдсан. Бууз битээ тавиараа гэж угаасаа хийж тавьчих гэж асуух багч. Тэгээ хараа ороод ирдэг юм билээ. Тэгэл юм билээ. Өвөө имээ чинь ингээ ер нь бол намайг байхгүй ингээ хоёулаа шахуу цагаалдаг хүмүүс шүү дээ. Цагаан сэрэг болдог. Тэгэнгүүт цагаалдаг гэж ярьд юм уу? мэдгүй би тэгэл ярьчлаа. Ер нь бол хөвчлэн тэгдэг юм. Хаанхаа гэж яах вэ? Үгүй цагаална гэж би ер нь бол сонсч ирсэн байхгүй юу ингээд яриаддаг байхгүй хүмүүс манайх цагаалаад энэ энэ. Гэтэ цагаалах гэдэг зүг байж мадуу би зөв мэдэхгүй болохоор асуусан. Тэгээд яг битүүндээ тэгэж ярьдаг гэж магадгүй эсвэл битүүндээ битүүл хэлэх. Тэр мэдгүй ямар ч юм асууж байгаа. За уучлаарай. Битүүрх гэх юм зөв үү? Битүүлэх гэх юм зөв үү? Битүүлэх нь зөв. Сайн байна. Би монгол нэрээ шиг юм байгаа шүү. Тийш дээ. Тэгээд би юу ярьж илаа. Тэгээ ингээд ер нь бол тэр хоёрыг байхад бас ингээд хүмүүс ойлгохноо байхад ингээд орж ирж мэрдэг юм шиг байна. Тэгээд би яг тэр жил байж дараад би ингээд яа ойлгохноо бай. солиороод энэ нэг юм дандаа ингээд За. Ойлгохноо юу хийсэн? чи мэдээ тэнэгтэй нэг юм. Ингээ цагаан сарын талаар өө ингэ хөдөө нутаг ярьж байгаа. Тийм ойлгохноо юу их. Зүгээр яахтай. Туслахын гүч гэдэг юм уу? Нэг ч уусаа тэр утгаар ярьсан юм тест. Ойлгохноо байж ахт нэг л юм. Йоо ястаа. Намаг л юм гэдэг өөртөө бас яг юм аахгүй. Харин чамтай уулзсан чи юм болчлоо. Өөрт нөгөө олон давтамжтай чамтай уулзаад ирсэн чи. Ийм л болт юм байна. Йоо анхнаасаа чи ийм байсан баг шүү. Би нэг ганцхан түүх ярьчих хөө. Тэхэстэй. Йоо. Тэгээ би ингээ зүгээр зогсож байгаа байхгүй юу гэж галтооных нь авцаа. Одоо Монгол гэрийн юм. Монгол гэрийн зүгээр юм хатууд хаягаар гэдэг шиг. Өссөн чи надтай ирээ хүчээр золгоцсон за. Зааж ирэх. Йоо. Хүчээр өмссөн юм уу? Хүчээр өнсүүлсэн юм чам. Үнсэж хүн сүлээж. Тэгээ миний гар бол дээр л байсан гэж. Тэгээд ёо одоо нөгөө гар марна ярихаар яг чиний инээс юм бодогдоод байна. Yes. За тоо. Тэгээд ёо хацарны хараад. Шингэрээс. Ёо гитлэрч. Яриач яа. Яа чиний миг унтарчжээ. За юу ярьж илаа? Болголт нөгөө гарны тухай ярьжсэн. Унтамаарч нүртэй. Тэр бол юург боллоо гэж. Зүгээр яг хөө зүгээр ингээд өө эмээ зүгээр ингээд баг унсгүй шугаар тэр ингээд тавиад би хинтэж золохгүй баг буруу хараа зогсож исэн байхгүй юу? Тэгээд ариж буруу хараагүй. Тэгээ байжсэн чинь баг намайг ингээд та алийг золгоё гэж над тэр хүрээд ирсэн. Би гэж жагаад золгоо тэгээ болсон байхгүй. Тэгэл хүчээр золгосноо л амтай бүр хүчээр золгоно. Гэр чинь орж ирээд хөдөлтэй байгаа гэж. Тэрснээс хойш тэгэл одоо ядж хаад тэр хүүхдүүдийн нөгөө суманд чинь жижигэн болохоор таньдаг тэгэл миний охинтой би чи ингээ хотын хүн байгаа шүү дээ. Танихгүй. Тэрийг танихгүй. Гэсэн чи миний охинтой тэдний хүүн хүчээр золгож билээ гэдэг. Одоо бол гэрдэг. Тэр хүн одоо яасан том сайхан залуушсан. Тэр хүүгээрээ байгаа. Жоох юм. Тэр үед 8 нур юм байсан болов. Чи төр юусэн. Би 12 мөр байсан. Үгүй юм болов.
Тэгээд өөр сонс альбом гэх цуглал уу. Би сая 1000 гаруй км тавьж өдрлээ. Тэр боломжтой тийм. Би заахтай 200 км явсан болохоор ойлгомжтой бах тий. Нэг тэгээд нийлээд 200 мөрж очих юм. Ирж очихтойгоо 400. Нэг талтаа л 200 тий. Би нэг талтаа 500. Нийлээд 1000 гэхгүй юу? 1000 гаруй. Гэхдээ бас сэлэнг явсан. Хар өдөр гэж мэдэх үү? Зологдгүй юу? 7 нөө өчтөрөөс үстэй. Би нөө өчтөр нөгөө би ч хэлсэн шүү дээ очив. Аха. Тэгээд золгоогүй хар өдрөө. Би чи бэлгээ аваа гараад ирсэн айгүй аим. Би чи яс мэдхгүй хүнд яр халдахгүй тэгээд хэлсэн байхгүй юу? Зологдгүй өдөр юм байна штэ гэх. Тэгээд зүгээр зологохгүйгээр очихоор л. Тэгээд золгоогүй. Манай улс даяараа мэдхгүйсэн юм шиг байна. Улс даяараа ер нь бол ингээд нөгөө нэг хааж байгаа шүү дээ. Одоо 3-р хүртэл ингээд амраагаад тэгээд 4-р ажил сургуулаа оруулъя гэд тэгэнгүүт сургуулийнхаа багш нар харуулдаг гэсэн юм шүү. Тэгэнгүүт тэр чинь албан байгууллагууд бүгд ингээд золгоод эхэлж байгаа шүү дээ. Тэгэл тэр ээжийн сургууль бүр ингээд золгох байжгаад золгохоо байлаа боллоо гэд юу бүр мэйл ирсэн зөө хар өдөр юм байна надад. Тэр ч одоо тэгээд өнөөдөр Мартин 8-тайгаа зэрэгцүүлчихэж байгаа юм золголтоо. Мэдгүй арай тэгсэн байгааз. Яг тэгэл одоо баг бууз нөртүүлсэн сарнаа тэрсэн хүүхнүүд баялж бууз нөртөө. Цагаан сарнаа тэрсэн байхгүй тий. Маангаар шахуу цагаан сарнаанууд. Харин тийм ээ. Би тэгээд чамд амар их юм ярих гэж бодож ирсэн чамаг хараа мартчих. Хааштай нэрээ буузар баглаа үйл яах вэ? Мэтрэл болгооч гэж бодсон. Тэгэл гэж хэлсэн. Хай. Миний Монголын ард түмэн та бүхэн сар шиндээ сайхан шилжсэн үү? Уулзаад ерөөсөө сайн уу гэв юм шүү дээ бас. Аха. Сайн уу? Чи сайн уу? Аха. Би сайн чи сайн уу? Би сайн. Тусаа. Бүр айгуу сайн байгаа. Аз чин дээрч би өнөөдөр бас юм гоё нэрхтэйгээр, гоё сэтгэл зүйтэйгээр өнөөдөр чамтай уулзж байна. Тэгээгүй байсан бол чиний сайн байгаад дургу хөрөх байлаа гэж. Энэ юм штэ. Мохотой. Би тийм амар сайн биш ээ. Би бас нэг тийм амар сүртэй удаа уулзч мэлцэг. You know найзуудаа гэж. Яасан тэгээд Гэтэ би тэр нэг зурагтай болсон. Харин тийм ээ. Би cover салаад тавьчихсан шүү дээ. Оо зүгээр чи постлсан биш юм уу? Cover байсан юм уу? Би cover. Оо хүүхэн чинь. Амар. Болохгүй ч байсан юм уу? Асуух ч байсан юм. Харин асуугаад нөхдөс тийм үгүй гэхгүй л ах л та. Тийм. Гэтэ ядаж мэддэх хэрэгтэй байсан юм шиг. Окей. Төгччихэл та. Тэгэл та хаалгаад өччихье. Тэгээд тэр оронд нь би ярьчлаа. Бид хоёр амар 1-7 хоног алдчихлаа гэж сандраад цагаан сарын дараа битсэн юм аа. Битсэн чинь бидний микрофон юу болоод нэгэнд басаад тийм тэгээд нэлэгч нь ордгоо. Анх удаа ордоггүйг нь мэдээд тэгээд тэр өдрөөс хойш тарахгүй явсаар маа чи микро хөдөлгөөд байна. Энэ фотолко хараалаа. Тэгээд та тарахгүй л дээ. Харахгүй л тэгээд зур нөгөө celebrity crush-ийн зурагтай фотолко. За. Тэгээд бид хоёр тэрнээс хойш ягаад ч юм завгүй байгаад ялангуяа би дадлага эхлээд стресстжгүйгээд уурлажгүйгээд тэгээд бүр амар орон гарантай. Тийм би өчигдөр бүр эмүүлс зурж хана ингэж роллер доод сурт нь оролцож байгаа юм тийм тэгээд нөгөө тэрнээс гадна эмүүлсэнгүүтээ хажуудлынх нь хаалга малганы юм хүрэн дээр эмүүлс нь болчдөг юм байлээ штэ. Тэрийг хусаж ярьлаа заяа цаасны утгаар. Тэгээд чээсээ хальс авахгүй. Тэр нь яадаг хэлсэн багцлагч хальс. Дээрээс нь тохцвол зүгээр тэр хальсаа авах гэсэн штэ. Хальс гэж зүгээр ийм
цаас байсан шүү дээ. Доогуур нь юм нэг шар булантай юм нэг цаас тавиад тэгээд ханныхаа доороо очиод тэгээд яг илүү гаргаснууд юм. Нэг тэгэж үзлээ. Мэргэжлийнхээ дагуу нэг онцлогоо хийж үзлээ. Ямар сонирхолтой байсан. Чаддаг гоё юм байна. Цаашдаа хийн гэхэд тийм цаашдаа хийн гэхээр айгүй гоё байсан. Бас жоохон айцтай байсан. Буруу онцлчвал тэр чинь дээ. Яг яадаг онцлог байна. Зүгээр ер нь бол тест бүглүүлж байгаа байхгүй юу? Тэгээ тэрэн дээр анализ хийх юм уу? Тийм тэгээ тэрийг боловсруулаад та ийм хүн байна гэх. Тэгэнгүүт нөгөө хүн маань бодсноос анхны сэтгэлээс илүү юм яриа хүн байж таарад. Тэгээд тэр онцлогоо дуусныхаа дараа яг чи тэр ингэж сууж байгаа юм шиг нэг иймэрхүү зайтай. Ингээд энэ дээр сууж байгаа. Тэр одоо танаа дадлага хийж байгаа газрын хүн баггүй юу? Тэр бол яг өөрийгөө мэдж байгаа тий. Тий. Яг өөрийнхөө ингээд би нэг тийм хааштай хүнтэй гэдгийг мэдж байгаа. Тэрийг би ингээд мэдэхгүй мөртлөө тестэн дээр үнслээд хэлж байгаа. Тэгээд бодсноос илүү юу хүн байж таарсан. Яриа хүн байж таараад бид хоёр ингээд 30 минут яагаад эмэгтэй хүн эрэгтэй хүний утсыг шалгадгийг, эрэгтэй хүн яагаад шалгадгийг гэдэг талаар ярилцаад ямар дүнлэлтэй. Эрэгтэй хүний талаас ямар байд юм нэр? Эрэгтэй хүний талаас тэр хүн эрэгтэй нууцсан гэрээтэй л дээ. Тэр хүн ингээд ер нь бол битий дигэрээ хинж дуртай байдаг шүү гэдэг үнсгээр ирсэн. Үгүй одоо эрэгтэй хүмүүс эмэгтэй нууцыг салгадаг шүү дээ. Тэр тал дээр юм ирсэн юм уу? Тэр эхлээд ярихдаа бол яг юм эмэгтэйчүүд л шалгаад идэг юм шиг юм яриадсэн. Тэгээд би жоохон нөгөө зан хөдлөөд ингээд эмэгтэйчүүд биш эрэгтэйчүүд бас шалгадаг шүү дээ. Тийм тэгэл адилхан би хоёлоо болохгүй. Эмхүүл юм ирсэн. Тэгээд таансраас шүүгэр юу боллоо? Март болсон. Баярлсан. Тийм. Сарын 1 болсон. Би тэгээд харин 4 сарын 1 болоо тийм болсон. Баярлахаа очиж баярт өгшөрж байгаа юм шиг байна шүү дээ. Ач холбогдлохгүй байж нэг тийм баярлалт хар баярууд угаасаа болж өнгөрсөнгүй шүү дээ. Яг тийм л дээ. Гэтэ яг баярын уур амьсгалтай ч юм уу ядаж мартаар ингээл хүмүүс цэцэг аваад явж идэг шүү дээ. Цэцгийн баяраар ингээл амар хүмүүс чинь ингээл гойлж юм л. Ягаад ч юм надад юм уур амьсгалтай бод идэг байхгүй манай гэрийнхэнд ч юм уу. Тэгсэн чинь нийгмийн баяраар угаасаа нэг уур амьсгалтай байгаагүй л дээ. За. Тэгтэл нэг юм баяр гэдгийг би мартчихад байсан. Нэр 4 сарын 1 нэрт гэдгийг мартчихсан. Ялангуяа тэр өдөр би ингээд нөгөө шалгалтай байсан болохоор тэгээд бүр юм баярлах. Тэгээ бүр бэлдээгүй байсныг ч хэлэх үү. Зүгээр тэгэл цанхаж өгсөн. Найзтай баярлаа. Хин билээ чинь Гитлер штэ. Гитлерийн тухайд нэрээ би бүрийг бодож байгаа. Найзын их хуралд орол барих бодлогоо олсон. Айгуу гоё цадахгүй. Биш цадахгүй. Тийм нэг амар өсөхгүй. Тэгэл хөөрхөн байлгаал. Хөөрхөн шоу зингэнээр ингээл хооллол. Айгуу сайхан амьдруулад ах юм байна л та. Гэтэ бас нөгөө нэг хитрхи сайхан биш те. Гэтэ ямар ч байсан ингээд нэг тийм юм санаа зовхгүйгээр амьдруулаад тэгэл нэг баг багаар тархин унтраад өгөхөд ирнэ дээ. Тэр үед нь гоё манипуляц хийгээл. Энэ бургуулсарнаа мөхөх төлөвлөгөө явж шүү дээ. Хэрвээ зүгээр би болвол гэж юм. Бодлоо. Гэтэ зүгээр яг энэ ярьж байгаа юу бол яг манайхны одоо ер нь баг хийж байгаа бодлогоос тий. Тэгээ бас ухаантай зөвлөгнүүдэй гэж бас бодож байгаа. Бас нэг тийм малнууд бол биш байсан байлээ шүү. Буруу ухаантай гэх юм уу? Муу санаатай л хүмүүс ахгүй юу? Тэгээд угаасаа 3 сая малыг яаж хариулах вэ гэвэл тухайн үед олсон арга нь бест арга нь нэмэлсэн баг. Oh my god яагаад юм бэ? Энэ хүн дахиад шаад үе ямар ядаргаатай юм бэ? Бүр та хоёр ингээ өдөр болгон чатлаад байгаа юм уу? Үгүй. Тэгээ өнөөдөр юу болов? Бүр таг болчихор нь би өнөөдөр битсэн. Юу гэж? Өнөөдөр гэж одоо өглөө хэлж штий. Тэгээд тэр баяр дээр бол жоохон хөшөлж байгаа ч шиг мэдрэмж авсан. Тэгэл ер нь дадлал байна дөө. Сонин сайхан залуучууд алга
Ах нар байна гэдсэн үү? Айгу амар. Ямар дадлага дээр ийм юм болсон. Манай одоо намайг өдөрж байгаа багш гэх юм уу? Тухайн байгууллагын намайг өдөрж байгаа багш ингээд өөрөө нэг спорт тэмцээн ингээд алга болсон байхгүй юу? Тэгээд үдээс хойш ирсэн юм бүр намайг явахаас 2 цаг өмнө ирлээ. Тэгээд яг орж ирэхээс өмнө энэ одоо ингээд орлоо гэдгсэн байхгүй. Тэгээд ирэхээс өмнө нэг далжгансангаар ингээд орж ирж байна. За далжганаал хойсгонаал орж ирсэн. За тэгээд бид эдийн мэддэг нөгөө нэг жоохон миний хар бараан түүхт шиг юм шиг заяа. За тэгээд гэхдээ тэр хүнтэй бол чиний бодож байгаа над хар бараан түүх шиг нэг юм үзэмж нь бол тийм биш. Жон зан арьж нанж юм шиг. Тэгэл ингээд далжиг гэл. Тэгэл чи энэ дадлага хийж байгаа юм уу? Тэг ямар гоё дадлага хийдیں۔ гэж заяа. Тэгээд одоо би ингээд сэтгэл зүйчээр сурж байгаа шүү дээ судлаа. Тэнгүүд ахыхын сэтгэл ингээд айгүй хэцүү байхгүй юу? Чи нэг жоохон үзтээ ахыгаа амжилттай гэлцээ. Тэгэл тэр өдөржингөө бүр ингээд намайг явтал ингээд далжганаа гэсэн зөө баг цаг гарны турш. За нэг тэгэж солиорж байгаа юм. За тэгээ байжсэн ах нь ингээд 5 дахь эхнэрээсээ салаагүй байсан бол чиний араас гүөхл байлаа гэж хэлээ. Манай удирдагч багш хажууд байгаад байгаа шүү дээ. Өөрөө хамт 5 дахь эхнэрээсээ салаагүй байсан бол салцсан байсан бол гайхлаа за. Тэгээд явуулах гэж байгаа юм бол та шаарэ гэж бодсон. Тэгэл байжсэн хизээш ерөөсөө тэнхлэг царайгүй зүгээр явуулах царайтай тий. Миний зэг харангуйтаа. Би тийм царайтай байна. За тэгээ тийм хүнтэй танилцваа. За тэгээ байжсэн чинь өчигдөр таарад ер нь гэл таарал хүүе сайн уу хинэ гэл над дээр ирэл чи намайг ерөөсөө тасангүй тийм ээ гэл хэлж чамд зөксөхгүй тэгээ өчигдөр хараад лифтэнд ингээд нэг давхарт байдаг бидэд бөөнөрөө. За тэгээд лифтэнд орох болов. Тэгээ сайхан штэ явж байгаа юм шүү дээ. Агүй. За. Тэр хүн дээрээс болоо. Тэгээ байжсэн ингээд яг би ингээд тавал явж байсан заяа. Би ингээд дөрөвт нь ороод тэр хүн хамгийн сүүлд нь орж байгаа байхгүй юу лифт рүү. Тэгээ би ингээд ороод нэг буландаад ингээд нэг юм дөрвөлжин лифтний юм одоо конопныхон эсрэг юм уртлын булан заяа. Тэгсэн чинь хажуугаар ингээд гар орж ирээд тэгээ хөл бас доороо ингэж нэг юм алцааж орж ирээд энэ лифт нь ерөөсөө ингээд зүгээр зогсож удаа ингээд хаалган дээр нь ингээд алцаагаа зогсож байхгүй юу. Тэгснэ лифт хаах болсон чинь тэр хүн ингээ урагшаага уунаад тэгээ би ингээ нөгөө буланд байсан хүн чинь ингээ гарнаас нь зүгтд хоошоо яд ингээ голд нь ханад шахагдаж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь гар ингээ хажууд л одоо яг уурлаараа ингээ бариад тэгээ өөрөө ингээ унж урагшаага орж ирээд тэгээ нэлээд одоо тэгээ зогссон босоод хүүшийг над руу шууд ингээ унаад орж ирж байгаа байхгүй юу. Амар би бүр ёо гэл үхчихгээл зөө би бүр ингээ харин тийм баа. Тэгснэ тэр амар нэг нас байхгүй болохоор жижигхээс арахгүй л. Нас байхгүй. Ирээдүгөө гэсэн юм. Нас нь яваад ч төвчлэмээр байна шүү дээ. Би гэхдээ тийг их нэртэй юм шиг лээ. Зүгээр маазраад л байгаа юм шиг байна лээ шүү дээ. Би тэгжил ойлгосон. Тэгээд яачих галаа. Явуултал явуулчих гэдэг шээ. Тэгээд би ингээл ерөөс амар ч мэг байгаа шүү дээ. Тэгээд тэр амар юу гэсэн зөө. Тэгээ байжснаа яг лифтэнд орохоос өмнө хайчих жаан жимиг манай ингээ нөгөө хамт ажиллаж байгаа хүмүүс насаж байгаа шүү. Тэгмүүд их нэртэйгээ гарч хоолдъя гэ 11 мэг зүг үед заяа. Тэгснээ яг лифтэнд орох өөдөөс унж мунаад. Солиод тэгээ лифт даяараа инээлж мэдээлдэг энэ өстө талчаар шаармаар гээд. За ингээд тэр хүн миний толгойд ингээд амар далжгараараа юм нэг сонин гай гэд үлдсэн маа штэ. Би бас нэг сүүл анзаараад байгаа юм. Эрэгтэй хүний шүдийг би бас ингээд хараад байгаа юм шиг. За амар цагаан байгаа байвал амар гоё зөө. Тэнгүүд тэр хүнийх юм би ингээд амьдралдаа хамгийн цагаан шүдээ одоо ингээд хамт хичээл үсэж байгаа хүүхдээр харсан байхгүй юу? За. Тэгэнгүүт тэр хүн ерөөсөө тийм цагаан шүдтэй биш. Тэгээ тэгш гинж биш. Тэгээл мэдгүй нэг юм сонин жижигхэн гай тэгж байгаа. Тэгэл нэг юм бас туранхаж биш. Тэгэл дэжсэн чи би яг ингээ явах болоод өдөр яг явах гээд өрнөөсөө гараад ингээ бичсэн чи коридор тэр хүн ингээ зогсож байгаа байхгүй яг ажиллаа хийгээд намайг харчаад ингээ далжчихгүй гэсэн юм. Тэр бол далжгнаа хүй сайн уу хинээ инээд гэх над тэрч хүн тэхгүй ингээл гараад шиндаа зогсож байна. Тэгээ яг ингээ хажуугаар нь зүрсэн чинь нөгөө нэг хүн нь хамт байгаа хүн нь паарн дээр хөлөө тавиад
бутлаа үддэг байхгүй. Тэгсэн чинь амар зангиж байна. Яг ингээд би тэрийг хараад хөөх шал өөр нүдээр харсан зөө. Бас эн чинь тий. Мэн. Нэг юм маскулин шинж нь гарч ирж байгаа юм шиг. Хүш гэж бодогдсон. Тэгээ би бүр тэр тэгж бодонготой өөрөөсөө кринжлээ. Явчихж ийн үгээд. Бүр хүш. Гэтэ яг хөө ингээд хажууд ингээд тэнэгтэй байх нь надад сонирхолтой хөгжилтэй л байсан л та. Гэтэ ямар нэг юм serious юм бол байхгүй. Яа тэгэл би чинь бүр байхад ерөөсө баг над руу хараачгүй зөө. Тэгээд баг ингээд тоохгүй байгаад байгаа. Нөхөй ямар айтайхан ч юм уу гэж эргээд тиймэрхүү санаатай. Яг тэгэж амар уурж муурлах нь харахасаа өмнө энэ баг ажлын байрны бэлгийн дарамттай ухаан юм бодцсон юм жисэн юм чинь аагүй бэ. Тиймэрхүү санаатай. Тэгээд би та хэдэд ингээд бүгдэнд нь ямар амар юм бэ бурхан. Бүгдэнд нь амар ингээд нэгээр нь ийм их юм ингээд одоо би баг 10 минут ганцаар ярьчлаа. Ингэж ярихаас залхаад тэгээд ингээд нийтэд нь ярьж байна. Миний анд нөхдүүдээ гэж. Одоо тэгээд нөгөөд нь сонсон үз. Тий. Нөгөө нэг нөгөө нэг гай гэхээр одоо та хэд ингээд бөөнөр үйдэг боллоо. Тиймэрхүү сонинтой. Та жоохон ярих уу яах вэ? Би амар ярьчаад ингээд яриагаад дууссан чи өөдөөс заац гэ харсан байдаг. Гөө би яхаа нүү нэлээ. Тэгэл тиймэрхүү сонинтой. Хоёр донготтой. Томо бич гэдэг чинь бараг тэгээд ах. Онгод нь буугаад ирсэн. Нөгөө та болсон. Хоёр шилэг гаргасан. Яа. Хэрвээ би зүг санаж байгаа бол өмнөх нэг бичлэгэн дээр нэг уулзчаал 3 сар амьдэрчдэг гэж ярьсан байгаа шүү дээ манай хүн чинь. Одоо тэгэхээр байсан мэл нэрэн гэсэн. Айгу ойрхон тэр чинь 12 сард 10 сард нэг ойрхон 2 уулзсан байхгүй. Тэр тэрнээс хойш ер нь бол нэг дан байхад байсан шүү дээ. 12 сараас биш яг 3 сар хүртэл байсан юм. Энэ хооронд бол хэл хэцүү байлаа. Одоо сая 27-нд уулзсан шүү дээ 3 сарын. Өнөөдөр чинь 4 сарын 4-тэй. Уулзмаар л. Тэгэхдээ чамайг бас ингээд жаргалтай хөөрөс төлөж байлгаад байгаа юм шүү. Байлгалаа л та. Тэр бол уусаа байслаа шүү дээ. Гэтэ нөгөө өмнө нь ингээд нэг юм гэл тастай ингээд яваал гэдэг байсан байхгүй. Одоо бол уулзсан гэдэг. Дахиад хэзээ уулзах дахиад хүний хүсэл нэрээ хязгааргүй гэж. Шунал. Тийм бүрээ хэрэгцээч амар шундалтаад байгаа. Би бас нэг тийм хүн амьтантай болмоо. Нэг хэцэмс яаж чамшиг крашлах вэ гэсэн. Та нар манай хүн шиг хүн дахиад байхгүй болохоор тэр жоохон боломжгүй л дээ. Чиний хувьд танаа хүн шиг хүн нэг ч байхгүй. Бидний танаа хүн шиг хүн гараад ирэх боломжтой л доо. Гэхдээ бид нар хизээ чамшиг ингэж крашлахгүй байхгүй. Тийм хүн гарч ирсэн ч гэсэн. Тэр хүн чинь л байхгүй. Яаж тийм хүн мэдээ өнөх хүн. Oh my god би бүр урсаад байна. Яах вэ? Би бүр амар халууцаад. Урсаад байна. Одоо миний цохилтыг харж заяа. 65. 76. Йоо би яг уулзах үе юм уу 140 мөч өртсөн. Тэр яг зүрхний цохилт чинь юм уу те? Тий, зүрхний цохилт. Доотлынхаа даралт тахгүй. Тэг тожитлаа зүрхтэй зүрхний цохилт. Ингэжл за миний Монгол арт минь намайг уучлаарай. Би үнэхээр тухтай орчин олсон ч гэсэн стил жоохон тухгүй байгаад л байна. Надад очирна байгаа юм биш үү? Гуцаад очирна байгаа байна. Тэг би хүний хүн болсон. Энэ юм чинь бид нар лоо тэгээд хүний хүн болчлоо гэж орлоо. Ашгүй гэл бисээ чамаас ирэхээс өмнө өөр нэг хүнтэйгээ уулзж агаад ороо хичээлд нь оруулчаад. Чи хүний хүн болчихор чинь би өөр хүн үнийг болж авчихлаа. Намайг миний одоо тэр хүний л гэсэн үг аа. Имээд. Фотороос бүр ингэ. Яа. Гэхдээ би ингээд та хоёрын харилцаа яаж дуусах гэдгийг бодоод тах юм. Үгүй тэгэл би гоё. Энэ алалт болсон шүү дээ. Миний хэл дуусах болсон шүү дээ. Оо юу энэ үү?
Ой тэгээд би хичээл судлаад байна шүү дээ. Түүнээс шууд чирүүгээр би яах вэ? Тийм үстэй. Тийм шүү дээ. Одоо менежер нь болоход одоо чиний хөтөлбөр хамаагүй үздэг гэдэг. Чигтэй хөтөлбөрөөр төгсөн шүү дээ. Хөтөлбөрөөр төгсөлтөө гэтээ нөгөө нэг заавал тэр хүний менежер болгоод би борлуулалтын менежер ч юм уу маркетингийн менежерээр төгсөх шаардлагагүй шүү дээ. Зүгээр ямар ч байсан тэр салбар нь яаж ажилт юм байна. Ер нь тэгэл одоо Эллен Рузвельтийн номыг бариад явж шнэ. Арай. Би хараа Machiavelli номоо уншихгүй байгаа заяа хамгийн амар нь одоо Principles тий. Тэгсэн мөртлөө Эллен Рузвельт уншаад ирлээ. Гэхдээ энэ юу вэ? Би одоо өндөр өсгөдөө ингэ явж л байгаа л да. Гэхдээ яг юм анги дотор сууж байгаа хүний өнцгөөс амар төвшөртэй байт юм байна. Би ингээд өөрөө өсгөдөө явах амар дуртай. Тэгээд гоё байдаг л да. Гэхдээ яг анги дотор сууж байгаа хүний үднээс яг одоогийн нөхцөл байдалд бол би амар төвшөд их ингэ гадуур өсгөдөө явах. Хоороо тэрхүү гэж. Нэг тийм гинтэй юм. Үгүй л дээ. Тэгвэл нэг стресс төвшөөч. Тэрийг ч ил тайлбарлах бах та. Би юугаач дугаал суучих. Тиймэрхүү. Гэтэ уг нь минийх нэг өндөр биш л байгаа л да. Чиний надад аях чинь бараг жижиг хэмжээний standing. Яадаг гинэ. Тэр чи юм биш үү? Ингэж хэлдэг л гэж. Аммаар ингэж. Би тэр чинь ингэж ерөөсөө хэлж үзээгүй үгэлдээ надад өгчөнд. Би зүгээр бичиж үзсэн. Тэгээд бараг жижиг хэмжээнийх нь юм биш. Тийм би томын авъя гэж хэлээд байгаа шүү дээ. Ингээд ийм юм ортол. Ийм том. Би одоо гоё юу ямаар байна? Чи юу авмаар байна? Одоо энэ битүүрийн зурагтай гэдэг нөө миний cover дээр тавьсан байгаа. Тэрнтэй хүүдий ч юм уу? Оо муу шаар хүүдий ч гэж. Одоо угаасаа захиалт чи мэдэхгүй гэж бодоо юу? Тэгээд угаасаа л ажиллах юм тул шүү дээ. Дугаар өөрийнхөө хүүдийн дээр хөвлүүлээд маяг өгч. Нэрээ төрсөн өдөр боллоо. Төрсөн өдөр болчихвол дадлаг туслаа гэж би баярлаа. Би төрсөн өдөр болж л улирал эхэллээ гэдэг. Ургунаад багц. Будаан болоосаа бити болоосаа. Би бол ингээ бүр ямар улирал чиний галзуурх улирал юм уу юу юм? Зүгээр улирлын шалгалт хэлж. Тийм үү. Галзуурх юу солирол. Хизээ би нэг улирал болгоноор солирол гэдэг байсан. Хаваршиж ч үзээгүй нэг ч юм. Йоо яг шүү. Энэ хавар бол хари хавар байлаа. Йоо харин чанаа 23 оноос хойш хайрын саврыг туулж байна да. 22 он. Яа бүр улаачлаа. Тэдрснэлгээ дахиад хэлдээ. Би эдэлж чахтаа савж байгаа. Йоо. Юн тэр царай мэрэг нь ёо. Миний найзаа. Тэр минь. Итгэр. Тэгэл яа тэр хавар мавар мэд. Би одоо ингэ төрсөн өдөр болчвол дадлага дуусчихна. Тэгээ жоохон амарна гэж бодоод байгаа шүү дээ. Явах талгаа тэр. Гэхдээ яг дадлагын яг юм очиж хийх хугацаанд дуусаад хамгаалалт нь болох л ахaltaа эсвэл хамгаалалт яг үндсэн бүрийг эд ажил чинь бараг эхлэн нэстэй тэр чинь одоо. Биш бараг л тийм. Гэхдээ ачаал нарай гайгүй байж магадгүй би төсөөлж байна. Яг өөрөө ингэж удирдах учраас тэгэхгүй бол би байгууллага дээр очихоор удирдуулагдаад байгаа болохоор жоохон юм бас байж магадгүй гэж боддог байна. Бас тийм. Өөртөө тэгж үнэлт хийгээд байгаа. Өөрөө юм нөхцөл байдал би одоо ажилдаг байхад бол ингэж би өөрөө дарганаас учраас нөхцөл байдлын удирдаад би өөрийнхөө даргыг хүртэл хамт удирдаа явчихдаг гэсэн аахгүй та одоо ингэж. Одоо энэ дээр болохоор би ерөөсөө мэдэхгүй. Яг засвар масвар имүүс хийсэн гэхээр бас мэдээж. Би бүр ингэж барилгын ч гэсэн юм бас нийт ч гэсэн юм сураал болж шүү дээ. Амар нэлтэй. Би имүүс гэдэг юу гэдгийг ч мэдэхгүйсэн чинь миний дөө нэг имүүслчих гэж бас. Одоо тэр нэг дургуун хурж байгаа юм. Дадлаг хийлгэхээр ингээд зарцбол шиг зараад байна намайг. Тийм шүү дээ. Тэгж бодохоор би бүр үнэхээр уур ураад байна. Хөөхөн ингээд манай тэр удирж байгаа багшийн дарга нь бол болохгүй шүү гэж хэлээд байгаа мөртлөө энэ хүүхэн намайг ингээд кофе зэнда зөөлгөл. Кофенд явна.
хогмог болчвол шүүртэн тоос арчина гэхгүй болоо. Гэтэ ер нь бол ингээд тэр хүүхний машиныг гаргаад зогсоолоос нь машиныг гаргаж өгөө. Адлага байтугай ер нь яг орсон ажил дээр ч бас 2 сараас тийм л юм шиг л шүү. Ер нь дараагийн одоо шинэков орж ирдэг юм аашаа. Йоо. Тэр амир солиотой би ингээд гуруула бидэд дадлага хийж байгаа. Тэгээ ингээд хаалгаар нөрөхдөө би хамгийн сүүлд нөрсөн байхгүй. Тэрнээс л бодох шиг байна. Хаалгаар нурахтаа хамгийн сүүлд. Дэж нь өндөрс гэдэг дондгонж авч байгаа. Хөөе би тэгж дондгон хийж Яг тийм. болоочгүйс. Да. Тэгэл одоо энэ бүхний хажуугаар нэг хайр гараад ирвэл би бүр яг ингээд бүгдийн номортаал амар жаргалтай юм болчих гээд байгаа. Хичээвээ. Чамд ядаж хайрлах хүн гарч ирж байна уу? Хин нэг хайрлчмаар юм гарч ирэхгүй байна уу? Намайг харилж байгаа үнэн тэндийг далж байгаа байр маш яриа яваад байгаа. Тэр ингээд бас би яг хайрлахтай учир биш юм шиг байгаа. Хайрлуулад яваад байвал бас. Гүшт чи өөрөө яг хайрлж хайр гэдэг юм уу? Тэгээ яг юм одоохондоо гэх юм уу? Одоохондоо зүгээр тэгэхэд хангалттай байна гэж юу? Өөрөөсөө хайр гаргахад би бас бэлэн биш байж магадгүй юм шиг байна. Тийч бас түнсэн ингээд сонирхолтой хөгжилтэй намайг хөгжөөгөө л байж ах хүн ингээд юм айлгч юм байж. Тэг би ингээд жал нэг ингэчэл буцаа явчихдаг. Тэгэл тиймэрхүү хүн эсвэл би бүр яг бэлэн гэж бодож байгаа үед гэх юм уу? Ундрах байх. Цаанаасаа бүх хүнийг хайрлах байх. Тэгтээ ингээд одоо ингээ хайрлал байгаа шүү дээ тий. Эсвэл мөртлөө нэг тийм бас хүн болгоо нэг тийм хайрлалтай юмэр. Бараг тэр тусмаа амар сонио ингээд тусны надаа ямар ч хамаагүй гэж. Магадгүй. Нэг тийм болоод байгаа. Уг нь ингээд хүн чинь яг хүн хүнээсээ өөр л ах. Тэгтээ ингээд хараад хаар ингээд хүн хайрлахаар амар юм одоо бүгдийг уучлж марч юм шигтэй тийм бодол гинэ. Би болохоор ингээд за надад энэ хүн л байгаа. Бас надад ямар ч хамаагүй. Харин тийм хамаагүй болчоор чи ингээд тэр хүн чамд муухай юм ийсэн гоё юм ийсэн биш тэр нь биш нөгөө нэг тэр хүнээс бусад хүн надад хамаагүй байхгүй. Одоо чи юм ч юм уу те. Йоо. Асуудал надад нэг тийм подкаст ёо. Тэгэл энэ хүнд ингээд бид нар Монголын ард түмнэрээ бид хэд ингээд хамаагүй болохоор подкаст аяа яваад байгаа юм шүү дээ. Тэг яг хөө энэ хаягдсан ч өмнө нь л нөө. Үгүй ятах. Чамайг хайрлах уулзгаас ч өмнө л байсан юм. Би танаа зэрэг биласаар хэлсэн. Харин тийм байсан. Тэр яах. Би өмнө нь явсан чинь чи дараа нь очиод тэгээд чи би явсан. Би өдөржингөө байж чад. Чи дахиад орой очсон юм уу? Гэ чи одоо чи явах юм бол би нэгтгэд очсон байхгүй юу? Чи 2 дахьад очиод тэгээд би нэгтгэд дахиад 3 дахьад нь би очсон байхгүй юу? Тэгээ эхлээд очихдоо нөгөө би нэгтгэд очсон. Нэгтгэхийн өдөр очиод тэгээ дахиад 4 дахьад очсон байхгүй юу? Тийм үү? No. Би 3 дахьад 5 дахьад очсон байхгүй юу? За би ямар ч 4 дахьад очсон. Нэгтгэд очихлоо. Яалаа. Тэр бараг очив. Очсон. Гэхдээ тэр чинь яг өмнө 7 хоногийн хол биш. Тэгвэл чи ингээ нэг зайтай 2 очихт нь би яг чиний сүүлийг дээр ингээ хашилтайтай. Харин тийм ямар ч таарсан байсан тий. Тийм тэгэл би ч юм бүр бараг профессионалтайгаа таарсан. Чи ангийнхтайгаа таарсан уу? Эхлээд 3 дахьад очиход би угаас ангийнхан өөр төлөв нь ярьж байгаа гэсэн байхгүй юу? Уулзгаж очсон юм уу? За. Тэгсэн чинь чи дараа нь тэгээд чам би байгааг нь мэдээгүй. Тийм. Эхлээд чиний өмнө тэр одоо нөгөө нэг чиний байгааг нь мэддээгүйгээс өмнөх эхлээд би очихдоо юм ярьж байгаа чиний талаар ирсэн байхгүй юу? Тэгээд тэр хүн ярихтаа ингээд манай гитлэрл ингээд надтай холбоотой байгаа гэж чамайг ер нь жоохон юм магтах маягийн ч юм уу ингээд санах маягаар ирсэн байхгүй юу? Тэгсэн чинь дараа нь чи шууд үл тооцсон хайтаа ингээд доор нь сууж харж жоохон нөгөө хүлээлт нь авсан байж магадгүй тэгээд тиймэрхүү үг шийдсэн байж магадгүй л гэж би таамагласан. Үгүй тийм өнгө шидэжсэн чинь зүгээр би гол нь хуваар харсан байхгүй.
Тэгсэн чинь тараад явцсан байсан. Тэгэхээр наанзаа би дэшээ гарахаас залхуурсан юм. Хамгийн амар зүгээр тэг би залхуурсан дэ 2 цаас буусан баг. Яг ингээд дэшээ гарах гэснээр за тэг байхгүй болшоо юм би шатчихна гэж яаж захын шатаар гараад ингээд захаад тийшээ булан руугаа алхах шүү дээ. Тэгвэл хавар харсан чинь тагцсан болохоор нөгөө заад цэцлээ. Тэгээ суучсан чи яраа. Гахаа. Тэг гахаж амжааг өсч гараацсан. Йоо заад. Тэгээд одоо очиж нэг хуулцах болохгүй байна. Аха. Жохон муухай болсон. Би жоох яц. Жохон чийснэлээ муухай болсон. Тэгээд би эхнийх дээрээ бол өөртөө нь очиж юу байсан. Тэгээ угаасаа хоёр дахь учлалтан дээр би бүр дэше гараачгүй бодоочгүй. Угаасаа нэг давхраараа эргэлж байгаа. Тэгээд нөгөө нийгмийн багштай таарад алинтай эдэн шилтэй шилхүү. Гуруулантай таарсан. Ер нь бол эрэгтэй, хоёр эмэгтэй. Нэг эрэгтэй, хоёр эмэгтэй. Эрэгтэй юм. Тэгээд тэгсэн чи яг манад ордог байсан нь жоохон үг хайж маяа. Жаахан шиг нэг юм юу юм шиг чи ингээд сургуулаас зөвшөөрөл авах хэрэгтэй шүү дээ. Би судалгаа авах шийдсэн байхгүй. Тэгсэн чинь чи ингээд захиргаанаас сургуулийн захиргаан менежерээс ингээд зөвшөөрөл авах хэрэгтэй. Тэгээд танаа өмнө яг бид эдийн төгсөлтөөс өмнө өөрийнх нь төгссөн шүү дээ. Тэгэхлээр тийм баха. Манайд нэрийн дараа ангийн төгсөөстэй. Би тэрний өмнөх анги нь бас за. Ангийнх нь нэг охин төгсөөд тэгээ ингээ гадаадад сурж агаад тэрэндээ идээшгүй байж агаад одоо яг манай анги юм байна л да. Яг энэ өнгөөрөө бодвол тэгээд тэрийг ингээ нэг жоохон магтас хийгээл тэр охин ингээ зөвшөөрөл авсан чи ер нь зөвшөөрөл авах хэрэгтэй юм хэрэгтэй. Тэгээ миний түүгэр болцсон байсан юм. Тэгэл за эсвэл ядаж. Гэхдээ яг хөө тийм л дээ тэр хүн рүү холбогдох байсан байна. Тэгэл нөгөө одоо захиргаанд нь хэлэхгүйгээр нөгөө нэг багшийн гуйгаад явах юм бол болохгүй юу? Тэгээ би тэр хүний ангиас авъя гэж гуйгаагүй зүгээр ийм шугамар явж байгаа гэдгийг хэлсэн байхгүй юу? Эний ангиас авсан. Чамтай хамт жүжиг үзсэн хүний ангиас авсан. Тэгээд ангийнхаа багшаас авсан. Тэгээд тэр ангийн багш нар болгоцсон баг. Тэр хоёртой авсныхаа дараа би ийм шугамар явж байгаа. Ингээд багш нартай яриад ингэсэн гэсэн чинь чи ингээд зөвшөөрөл авах хэрэгтэй л байна. Гэтэ би нэг хальт гэсэн юм. Танаа ангиас авна гэвэл болох уу? Яг л гэт нэг хальт асуусан юм л гэсэн чинь зөвшөөрөл авах. Окей гэж нөгөө ордоггүй байсан нь болохоор надад эхлээд яг тэр мэдээллийг амар айтайхан өгсөн байхгүй юу? Тэгсэн чинь манад ордог байсан нь бүр юм нэг хигёк хийсэн гэх. Гэтэ ордоггүй байсан юм гэтээ бол тэр бол угаасаа баг. Тэр дөрөв өгтөд дургу ямар ч сайн үлсэн аяасан би тэр нүгээр дургу. Би бол тэр дургу биш. Тэр бүр яг юм төгс ихэд байгаа юм шиг мөртлөө донд нь алуулдаг байсан баг. Санаж байгаа сте. Нөгөө нэг шууд ангиас гарч иж байна. Бид нар чинь тэрэндээ манипуляц хийх байна. Тийм штэ тийм. Би бол бишгэлээд тодорхой. Тэрний он бараа нөгөө нэг хийг өгнө юм хийж бүх юмн дээр ямар ч ажиллагаа хүнийхээ хувьд бол тийм шүү. Мэвжэд дээр хүртэл даалгатаагүй. Яадаг дивж. 11 дивж дээр тэр яасан манай ангийн юутай бүр үнээр амар сонин үнэлгээ өгсөн шүү дээ тэрэн дээр. Яг гэтээ бүр яг тест гэж аашиг манай хоёр ангийн бүр тэр өстой зөв юм байсан. Яг хүнийхээ хувьд бол би үнэлж байгаа яг тэр өдрийн миний сэтгэл санаанд ч юм уу хүнд туссан л байхгүй. Тэгэл тэгэл тэр хүн бүфетээс гараал шууд. Яваасаа болцсон байсан. Тэгээд амир хөрхөн ингээд баярлаа. Би танаа айрагтай чинь таарал байгаа. Тэгэхгүй. Хамгийн гол нь чамтай хамт явж байгаа таарчвал нөгөө пиццагаа авах гэсэн. Тэр одоо мартагдлаа. Айгу ядраа. Тэрс өөрөө яг хэлсэн. Хоёулаа тэгэл орё л доо. Хоёулаа ч гэж бас нөгөө нэг илжигээ аав шүү дээ. Гуруулаа тэгэл тэгэхэр чи гуруулаа таарахгүй байгаа. Илжиг чи. Одоо манай ангийн хүн байх шүү дээ. Манай ангийн хүн багшээ. Байсан шүү дээ. Тэр байж таар шүү дээ. Цуг байж шүү дээ угсаа. Тэгээд заавал тэр хүн байсан ч байгаагүй ш тэр хоёр чинь бараг ирүүл идсэн л байгаа шүү дээ. Тэгээд
За тэр яах вэ? Багштай чи тэр хүнд нэг юм идэх нь гол биш л дээ. Зүгээр тэр хүн ингээд та нэг юм өртөө шүү гэдгийг сануулмаар байгаа. Яаж ингээд зүгээр явж чадчихна. Тэр судалгаа авах гээд эхнийхээ өдөр очиод би бас таасан байхгүй юу? Тэгээд өөрөөс нь судалгааг нь авсан байхгүй та энийг өөрөө бүглөөд өгч байгаа юм. Тэгээ ямар ч тавьж байгаа юм гэхээр нөгөө жүжиг үзсэн хүнийх нь ангиас ингээд авах гээд явж байна. Би хүлээгээд арай авах гэсэн байхгүй юу? Хүлээгээс үжсэн. Тэгээ авах гээд явж байна гэд тэгсэн чинь тэр хүнд чинь ингээд би одоо хичээл орж ирт гээд яг хичээл орж байгаа ангийнх нь үдэн зогсчихсан байхгүй яг ингээд хаалга нээчээд яг ингээд би ингээд буланд ингээд тэгснэ тэр хүний чинь яг надад орж чи ор ингээд намайг анги руугаа оруулаад би яг одоо өөрийнх нь удирддаг анги биш одоо хичээл орж байгаа ангиас авах гээд байгаа штэ гэдгсэн чинь тийм үү гэсэн юу ч хэлүүлэхгүй би ингээд 2 секунд ангийнх нь хар зогсчихсан буцаа гараа явцсан цаа зүгээр ингээд би ингээд тэр хүүхдүүдийн орны өөрийгөө бодож байгаа байхгүй юу багш нь ингээд тэгээ зүгээр адилхан авчихгүй байсан би тэр 10 дугаар анги баха тэгэнгүүт нөгөө миний түүрт тийм яг 10 дугаар анги байсан тийм тэгээд яг тэр хүүхдүүдийн үүднээс ингээд хичээл орж байгаа багш нь хаалга онгоолгоод нэг охинтой юм яриад. Би бижээс нэг тэр охин нь орж иж нэг 10 секунд өөрийг аруулсан буцаа гараа ирсэн. Тэгэл тэр хүн анх миний юу болсон шиг харин тий зүр өөрийг үзүүлж байгаа. Тэгээд тэр хүн нөгөө миний анх крашилж исэн шиг attractive харагдах болсон лээ. Үзэтэй. Уусаа л юм. Гүзэнд харагдаг гүзээ гişнээс. Ийм бүр амар цодоосон биш л дээ. Гэхдээ нэг юм өмнө тэр хүн ингээд сууж хахад энэ стил байлээ. За ингээд анхаарал хандуулсан ч одоо. Амуухан. Йоо та нарт ингээд сонсохоор амар хэцүү байна уу? Юу ч яриад байгаа. Энэ хүүхэн хэлчихв бэ? Юуг? Багшаа крашлдаг байсан тухайгаа ярьж байна. Чи тэгээ крашлдаг байсан уу? Байсан. Тэгтээ ямар тийм краш юм. Миний ч гэсэн тийм биш шүү дээ. Миний зүгээр бол нэг хүний гоо сайхан байхгүй юу? Би ч тэгээд ямар би сэтгэлээрээ эдэлчих гээд байгаа шиг шнэ. Цаас ямар амар юм. Тийм ээ. За багш минь өөршөө намайг уусаа чамд эдлэгдэг ч. Би эдлэгчгүй юу наавс. Йоо. Манай хоёрын ясна та нарт ч бас багш нарыгаа крашлжлээсэн байлгүй тийм. Тийм штэ. Энэ чинь тэгээ миний амьдралын анхны краш биш гэж. Багшийн крашийн анхных биш үү? Тийм үү? Шараа биш штэ. За. Шараа гэж. Би бол одоо хоёр дахь нь эсдэж нэг ч гэсэн. Өмнөх ижил нэртний хэдцээ. Юу тэр чин краш явдаггүй тэр чин зүгээр анги багш биш юм аа. Oh my god no. Юу гэдэг би ярьчих хүндэлдэг гэдэг утгаараа тийм амар хүндэлдэг ч бас байгаа. Тийм үү. Чи яриад байсан бол үнэхээр хүндэлдэг ингээд багшийнхаа сайн санагддаг юм бол яг ганцхан л хүн юм уу тийм ганцгүй бас нүүдгэн ч гэсэн сайн л та үздэг чи сайн л байх шүү дээ. Тэгээ нөгөө нэг илүү ингээд крашлна гэх юм бол тийм ээ манай хүн. Танаа хүн юу? Наач. Хүндэлдэг гэх юм бол би жүжиг үздэгээ бас хүндэлнэ нэлээ. Бас үнэхээр манай ээж хүртэл хамт хүндэлдэг гэж бодсон юу? Тийм уусаа аюу. Академик. Чиний хичээл сайн уу? Би надаас чиний хичээл сайн уу гэдэг. Сайн тэгэл эртэн төгсчихгүй л гэсэн чинь. Байгаад. Чи тэгээ диплом бичих юм уу? Яаж төгсөх гээд байгаа? Голччин хийдний юм сурж байгаа юм уу? Тэгэл байсан таны хичээл сайн уу? Зөрүүлээ. Тэгэл би тэр амнаас ингээд жижигдэн ямар байна гэж асууж гад. Тэгээд чадаагүй л яагаад ч юм эйгүү тэр хүнд ч надад ч жоохон юм таагүй байж магадгүй. Угаасаа нөхцөлж бүрдээгүй. Тэсн тийм үгсээ дараа юм уу? Яг маргааш нөхгүй юу? 5 дахь очсон юм чи? 28 юм биш үү чиний ярианаас бол 27-нд үзсэн гэх чинь. Чиний ямар бай? Гоё бас тэгтээ яг театрын баяраар болчихсон. Тийм байлээ. Тэгээд тиймэрхүү сонинтай. Би надад урилга ирчихсэн. Тэгээд тэр урилгаараа жижиг үзэхэд тэгээд асуужсан.
Тэгээд крашаас асуусан. Нөгөөднөөс нь асууж чадаагүй л тий. Одоо сая суух гэдэг. Тэгээд краш чи юу гэсэн юм? Манай краш тараад явсан байсан. Чинь бүр яг орой 7-гийн тоглолт надад ойрлоо. Ой бэж та. Краш чинь хичээлээ заахгүй байгаа шүү дээ. Үгүй өмнө ярьсан 11. Тийм. Тэгээд тэрнээс хойш хамт жүжигээс мөр санагддаг байсан байхгүй юу? Тэгээд хоёр хинтээ нүцсэн. Тэр сая үздэг чинь хоёулаа юм уу? Үгүй нэг л дээ яг нууцтай чинь бүр анхных. Тэгээд хамгийн гоё нь заяа. Миний хоёр амар хүндэлдэг хүн байгаа шүү дээ, тий. Тэгээд би энэ хоёртой жүжиг үзэж байгаа заяа. Үзэж байгаа жүжигийнх нь гол дүрт миний ардгаа байна. Бас хамгийн хүндэлдэг нартай краш болоосыг. Тэгэхээр би бүр амар сацтай залхиш. Азтай. Хаасах. Гэтэ тэр хоёр одоо хамт үзэж байгаа хоёр хүн чинь яг юм чамааг ингээ чи тэр хоёрыг ингээ хүндэлж байгааг ер нь мэдэрдэг болов уу? Мэдж байгаа шүү. Яг уу дотнд байгаа ингээд харилцаа холбоотой юм байгааг нь мэдж байгаа. Гэтэ бүр яг юм энэ манай хүн ингээд намайг хүндэлдэг дээ гэдэг мэдрэмж юу надад өгөх гэж жоохон бодсон. Зүгээр л юм мэдхгүй гэхдээ яг уу гэрийн өнцөг тэр одоо яадаг арцдаг юм. Паригт байсан. Тэр болцсон шүү дээ нэг. За тэр ч яг юу яачлаа. Тэр яг юм гэр бүлийнхээ төвшнөөс үзэх юм бол яг мэдрэх юм шиг санагдлаа. Сусныхаа дараа бодсон чинь гэхдээ мэдгүй яг юм одоо тэр celebrity crush чинь очиж байгаа шиг бол очихгүй л. Уусаа тэгж очихгүй шүү дээ шал өөр зүйтэй юм жаа тийм байна. Амар зураг байгаа шүү дээ. Тэр хүн чинь дэжтэй нэгтэй амар сүртэй мэдэрдэг байхаа бас. Celebrity ч гэсэн. Наад бол уусаа нөгөө нэг юм celebrity-г бассан байгаа шүү дээ. Гэхдээ гинт ингэж боддог л үгүй. Сацтай шүү ийм хүн байна. Гэхдээ тэгж бодохгүй бодвол ойлтой. Гэхдээ би бол бодох байхаа. Яг юм яг олон нийтэд ийм celebrity гэдгийг мэдрэхгүй байж магадгүй заяа наамч юм бол. Юу өөрийг нь мэдгүй өчнөө хүн байгаа штэ. За тэр ингээд бүх ярилцлаганд ороод ийм celebrity биш штэ. Угаасаа жоохон тэр нь илүү таалагдсан. Хүрээлэл нь ийм зөв учраас гэхдээ огт мэдэрдэггүй бол бас биш байгаа зү. Тийм тэгэхээр нэг миний өн дээр тийм амар сүртэй хацаад өгөхгүй байх гэж. Тэгээ өгөөд ч ер нь надад бол өгдөг юм шиг санагддаг. Чи акцент өгж байгаа заяа. Би бол угаасаа акцент. Чи амар өгж байгаа. Тэгээ тэр хүн чинь бас өгж байгаа. Чамд. Тэгээ чиний шиг бол биш. Үгүй одоо юу гэдгийг Тэсэ. Нэг тийж бодогдоод ах нь хаашаа чинь тийж. Яг өдөртөндөө бодогдгүй л би хөлтөө мэдгүй ер нь толгойд нь байдаг л. Эцэг байдаг. Тэгэл тэрийгэ бодвол би бас нэрээ юугээ жоохон эгог нь чи жоохон бүсдэлдэг байх л гэж ярьж байгаа байхгүй юу? Тэгвэл бас гоё. Угаасаа бүр үнэхээр амар гоё хүн болохоор хамт тийм байх нь зүгээр өөрийгөө гэтээ хөөрхөн хүн бас царай муутай хүн бол биш хөөрхөн юу яриад хөөрхөн чи хүний бүр тийм мэдгүй бол би жижиг хөцөж гарч ирээд үнэхээр тэсгүйсэн байхгүй. Тэгээд ингээ өсөрсөн чинь надад сайн баярлж шүү гэж хэлсэн. Наа түнчнөө. Үгүй нөгөө хамт үзсэн нөө. Би уусаа ажид нөө уулзчаа гараад ирсэн чинь нэг зүгээр явахгүй ингээ барил яваад байгаа шүү дээ чинь. Энийг юу? Тийм ингээд талцхах гээд байгаа шүү дээ. Нэг өсрээд явдаг да уулзсныхаа да. Бүрээ хичгээд болтгоо тэгээд тэсгэл алдаад өсөрсөн юм аа би нэг жоо хөдөлж явсан. Тэгсэн чи харж ирснээс сайн баярлж шүү. Йоо тэр хүн ямар шокных байсан болоо. Угаасаа энэ чи өссөн нөгөө цохилтон 140 50 явж харчаа. Аимшигтай. Аимшигтай. Ачлаа дийлэхгүй шүү дээ. За тэгээд бид хоёр ер нь ингэсгээд өндөрлж магадгүй. Түрүүний яг энэ бид хоёрын одоо ярьсны өмнөх цагаан сарын үеэр юу гэж хальт яриад
бас яраг урд нь бас оруулахыг хичээе. Бас нэг 7 минутын юм байгаа нэ. Тийм нэг цөөхөн хэдэн минутын нэг гэрийнхэн яасан цагаан сарын талаар ярьсан. Шинэхэн дээрээ ярьсан зүйл бас байгаа. Хаад бас өөртөөхөө цагаан сарыг бодно биз. Цагаан сар гэж гингуудтай энэ жилийн цагаан сар босон тэр нэг золгоё гэж орж ирсэн. Шууд санаанд орж яг бүр ингээд хаалгаар орж ирж шít бүр ёо. Надад цагаан сар энэ жилийн цагаан сар нэг гоё байгаагүй. Гэрт жоохон асуудал гараад. Би бүр яг ингээд амар хүнд болоод сэтгэл санаа ингээд би ингээд жоохон дараа нь жоохон ингээд хүндхэн юм сонсч юм бол би ингээд мэлмэрч гээд одоо хүртэл ингээд ээжийг харахаар тэр ингээд сонсогддог бодогддог юм байгаад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэрэн дээр бол энэ жилийн цагаан сар яг бид хэд очоогүй айлууд дээр зөндөө очсон их мөнгөтэйч болсон. Мэмтли жоохон тэрнээсээ салж чаддаг болохоор энэ жил ер нь айгүй хүндхэн байгаа. Яг тэр засал номоо хэлсэн үү? Хэлэхгүй байгаа. Тэнд ч хааш нэдэг өдөр гинэ. Оо вау. Тэгснэ би ингээ яваад идэг. Яс юм бэ? За. Гоё юм шиг би гоё. Шалгалтанд баг унчхан бол хоёрсоо бэлдэг байсан ч айгүй үзсэн юм байна. Сайхан санагдсан. Тийм байна да. За тэгээ би бас чи сая өнөөдөр шалгалт өгсөн үү? Би сая шалгалт өгч байна. Бэлдээгүй хүн шалгалтаа өгсөн байна. Бэлдээгүйгээр бас хүн бэлдээгүй өгч. Одоо бэлдээгүй хүн өгөх гэж юм. Тэгээд бидний төлөө сүү өргөөрэй. Тэр яг юу яа? За энийг ч удаа ярих гэж байна. За тэгвэл дасахгүй. Арай болог байна уу? Бол 12 болж. Өөр ярих юм. Сэн сайхан. Өөр жоохон хальт аимшигтай мэдээ байна. Чи юу төртөлтөө. Ингээд мань дөрвийн энэ өөр гадж байгаа. Энэ чи юу төр заяа. За энэ хүн үлдэж байгаа. За энэ хүн 100 худлаа юм шиг байна. Сонссон. Сайн харсан дадлага. Тий. Харсан уу? Сайн өөрөө бүр хийх юм байна гинэ. Дадлага хийх юм байна. Хамт байж чадахгүй гэж ойлголоо би. Энэ төтөө нөгөө нэг тэгэж зунжин үргэлжлэхгүй байх гэж бодож байна. Ямар ч үсэн 2 сарын авчих болов уу гэж би бодож байна. Гэтээ энэ зүгээр баларах юм бэ. Танилцах болохоор би бас мэдхгүй гэхдээ би 7 он юм юу яа гэм. Танилцах үйлдвэрлэлээ гэж та нар дээр тусдаад 2 дадлага байгаа даа мó. Эсвэл эднийх 2 илүү. Эднийх 2 байгаа. Над дээр танилцах гэж байхгүй байхгүй. Зөвхөн үйлдвэрлэл над дээр бас тийм. Тэгэхээр энэ нөгөө юуны салбарын магадгүй. Тэндэггүй л байхгүй юу? 2 удаа дадлага юм гэхээр уус энэ зүүн ихгүй бол магадгүй амжихгүй л хэл та тий. Хавраас жилийн өвөл хийгээд хэдийхээ дахиад дараагийнхаа 100 хийж болох юм байна. Тэгээ ихэр ч жоохон оройтчихлоо. Энэ хүүхдэд гэхдээ гэрдэд нүрж байгаа юм. Танилцах дээр хамаагүй байж магадгүй. Манайх ч хийхин тулд 100 хэдэн дадлага гэрдэд байх хэрэгтэй. Миний гэрдэд ер нь бол бусдаагаа бодвол бага. Нэг ялгаа алга үнэндээ бүр яг ингээд кофе зөөхөд хэдгээр курс байх нь хамаагүй л үт юм. Би ч яг курсээрээ зөрөө байхгүй шүү дээ. Би тэнд бол ингээд яг энүүгээрээ л явж байгаа. Тэгэл зөрөө бол алга. Тэр надаа ингээд бодхоо мэржлэх хичээлүүдэд үзээд дадлага хийж байгаа шүү дээ. Онлайн юмудаас хэрэг хийж байгаа юм дээр нь бол яг юм сүртэй тэр ч хүмүүс миний чадварыг шаардаж юм хэлэхгүй байгаа. Бас тийм бах тий. Тэрнээс биш яг ингээд бас яг манай их тохиолдол дээр ахгүй бусад газрууд дээр бол шаардж байгаа. Яг над дээр бүр ингээд хэрэг болох юм шиг юм яриад гэхдээ нөгөө нэг харин зөвлөн талдаа ч юм уу одоо та нарыг оролцуулах юм бол угаасаа аюултай салбаралтай хамаагүй оролцуулж болохгүй шүү дээ. Бүр амар гүн гүнзгий төвшөнд биш л дээ. Гэхдээ би ер нь ингээд оролцолтгоороо оролцол яваад байгаа шүү дээ. Энэ тэмдэглэлийн хүнтэй ярилцаад яваад байгаа. Тийм үү? Өчигдрөөс эхлээд бас тий. Яна энэ миний ямар юм. Халуун таагүй юм аа. Хүмүүрнийч усаа удаац юм уу? Тэгээ би энийг шиглээгүй байж байгаад өнөөдөр л шиглэж байна л та. Тэгэхээр тэгж байгаа юм. Тэгэхээр тэгж байгаа юм бол нэг ус ширгээж тавьж байгаа тэгээд зайлаад ус ширгээж тавина юм.
Яг одоо хэрэглэхгүй удаан байж байгаа хэрэглэж байгаа бол өмнөх оройноос гэж тавиад хонуулаад нөгөөдгөөрөө зайлж хасгаад тэгэх юм бол гайхалтай. Төмөр юм татвартай байна. Анх удаа чамаас юм сурч байна. За болцтой болч. Амьд дээр нэг юм сураад авдаа минийхөө. Өгшин унштай манай энэ ч бас өгшин бижиж хүүд явна гэл. Үгүй. Болохгүй юу? Үл кейс үг. Яа. Чинь бол гэтээ яаж гаргаж вэ? Арталт нь гэхдээ тэр онцгой юм зураг багч. Муухай олчих байх л гэж бодод юм л да би. Тэр хүний нүрийг ингээд үрээд уудаг гэрээс арай л амар санагдчихгэл дандаа доош нарах. Гэтээ бүр нэр амар хараад болцсон заяа. Одоо ингээд энэ яана бид хоёр ингээд тэр талаар нэг ярихгүй гэж бодож уулзсан байхгүй. Тэгээд би ингээд би чам зүгээр жишээ яриа заяа. Ингээд угаасаа л ингээд анханаас л ингээд амар дуртай ингээд хөндлөж байгаа шүү дээ. Тэнгуут одоо ингээд бүр ингээд бодож байгаа юм заяа ингээд бүр ингээд левел ахаад байгаа байхгүй юу? Тэгээд өмнө нь бол ингээд нэрнээс нь эхлээд хайрлах гэхээр ингээд утгыг гаргах юм болоо тий бэлгшээл ингэж бодлоо шүү дээ. Тэгэл ер нь миний хэлгсэн шүү дээ. Тэгэнгүүт одоо ингээд бодож байгаа нь бүр амар өөр төвшөнд болж байгаа бүр. Надад бүрээ ингээд яг өмнө нь мэдээж харилж л байгаа шүү дээ тий хүн. Уус л харин байгаа. Тэгтээ ингээд яг энэ хүн дээрээс юм. Энэ чинь ийм юм байна гэж ойлгоод байгаа байхгүй юу? Тэр бүр амар гоё байгаа бол болж тээ. Аяа би нэг юм болохоор ингээд термодинамикийн хөлийг ойлгож байгаа чинь энерги хадгалагдах хөл чи юу юм бэ гэж тэр ерөөсө устж үгүй болохгүй шинээр би болохгүй тий. Чи харин юу юм ойлгоод байгаа юм бэ? Тэгвэл яхаа сэрэг л тэр төсөд нь ойлгосон л аа. Бүр ингээд бүх юм дээр биелэн штэ тий. Тэгэл ингээд бодохоор ерөөсөө хүнээр хайрлах гэсэн юм биш зүгээр. Хайр энерги үү? Энерги штэ. Тэгэл ингээд хайрлж ивэл чи хайрлагч. Ер нь болол штэ. Чи ингээд хүнийг хайрлж байгаа тэр хайраараа өөрийгөө хайрлж идэм байна гэж ойлгосон. Магадгүй эсвэл чи өөрийгөө хайрлж байгаа хайраараа хүнийг хайрладаг ч гэж болно штэ. Тэр нь хамаагүй зүг гэж магадгүй. Яг чиний хувьд. Тэгэл ингээд би тойроо яриа яг чиний нөхцөл миний нөхцөл өөр гэдэг дуусч байгаа. Яалчгүй л ингээл баланс нь шал өөр хүмүүс болохоор. Тийм. Өөрийн MBTI бүр шал өөр. Нэг ч юм тарган өөр. Нэг чиний хөлөө. INTP. Юу лөө? Солиорч. ENTP. ENFP. FBI. Миний INTJ энэ дэр л хардаг. Тийм. Сиалтчгүй нэг орд юм болохоор энэ дэр хараад байна. Яалтчгүй нэг 24 цагийн юм байгаа гэлгүй дээ. Өчнөө л жил ярьлаа. Юу яа? Хуулийнхаа амралтын өдөр тарж яг авчны. Минийх нэгтгэл дээ. Гэтэ зүгээр явахдаа урагшлуулаад ямар сураагүй юм биш. Айл нь урагшилж хойшилж тэгэл явдаг үстэй цог. Би гоё өөргөштэй англи хэмээр байна. Хаашаа? Хамрын идрүү ч юм уу? Яаж явах гэж байгаа юм та? Богоноор. Машинаар ч юм уу. Тэгэл гоё тэгж яваад ирээ гэж 5 сар гэхээр яг сакура дэлбэлэх болоо гэж бодож байна. Эсвэл дэлбэлээд дууссан. Монгол байд юм уу? Монголд яг нөгөө говийн багшууд данзаар авч байгаа юм гэж байгуулсан. Ийм хийдэг хамрын тэмээ төв биш үү? Тэр чинь тэнд дэлбэлдэг байхгүй юу? Нэг Японы хаан ясан бас. Би түүнийгээс санахгүй. Тэгтээ байдгийг. Тэгэж яваад ирж болж байна. Эсвэл гоё ойрхон яг тэгэж явмаар байна. Толгойлоод ч юм уу үлдчихвэл надад наа чинь жоох хэцүү юм байна. Толгойлоод үлдчихвэл яг нөгөө эмээ чи ирэх юм бол уруулаа ингэж явъя. Болох юм байна тий. Тийм. Уруулаа тэр хүний эмээгээс бас зөвшөөрөл авах гэж хэцүү. Эмээг бол хайраа гэж нэрэж шүү дээ. Танаах бол хайр авах, манаах бол заримдаа гайшгүй. Чанга штэ бас. Яг уу нэг тэдний манайх бол надад нэг бүс зүйлгээд явуулах л ах гэж. Яадаг бүсвэ? Локейшнтэй бүсч байна. Яг тэрий ч нь бол гараад өчөж болно шүү дээ имээд. Локейшн бол яг болж штэ. Намаа ингээ хараа байж. Тийм тэгээд олон тэр хүнд локейшн чухал биш л байна. Миний санааг ингээд 3 дахин үржүүлсэн
миний санааг давж байгаа ээжийн санааг төрүүлсэн юм штэ тэр юм. Төрүүлсэн. Гэтэ бас яг уу ээжийг бодвол гайгүй ч юм уу. Мэдгүй яг тэр үедээ бас болох. Манай ээж амир сонио. Ер нь хүмүүс амир зөөлхөн болсон байлээ. Тэр гахаал Хөвгчрүүд энэ. тэр яагаад камера дүүдэр харсан чинь бүр амир сонио. Ийм байгаа. Бас зөвлөм болсон байлээ. Та нар одоо яагаад байгаа юм би бүр хажууд натаа. Чи тэр тэгээ туршилтан шүү дээ ер нь бол. Би ч тэр хоёртой чамтай аагүй дээ. Би ч өвөө мэдээлээ авчихсан. Мэдгүй. Өөрт нь хэлчих би уусаа танаас илүү юм тэртэй. Зүгээр лээ уусаа. Би өнийг хэсэг бага хата эмиг ээжээ гэдэг үсэн баггүй. Би таач нь бол угаасаа мэдж байгаа. Энэ угаасаа эмитэг адилхан ч цантай. Адилхан ч цантай. Манай эмээ ч бас ингээл өсгөд өмсөл өчигдөр биш 3 дахьад ингээ хоёр надаа энэ нэг зузаан ултаа өсгөд байгаа шүү дээ. Ингээд нэг үлдээ энийг өмсөд нөгөө үлдээ энэ тэрийг өмсөд ингээд зогсон чи чи хоёр өргөлтэй явж байгаа. Үгүй алийг сонгоод хална гоё ингээ. Ер нь бодохны тэр хүмүүсийн ингээд миний төсөөллөөр ч юм уу хөвшмөл ойлголтоор өсгийг гутал хүмүүс эсвэл ийм зузаан бүрийн платформ шүү дээ тэр чинь. Тим юм өмсгүй энийг өмс гэж хэлмээр зав. Тэнгүүд манай энэ платформ ч гоё. Манайхан ч тэг жоохон тиймэрхүүлтэй. Жилэн тэрхүү бити өмсгэн зөрөд өмссөн чинь ганцхан удаа зөрчий цаг хэмэлхэ болчихж байгаа шин цаач. Ууг найтайхан тэгэл ингээл миний ийм хар хүмүүс хийцэн ингээл сууж хагаад хэрээний савруу гэж хэлчихэл өөр юм билгүй. Алан байлгач байхгүй. Тэгэж бодохоор яагаад заваараад байгаа юм бэ? Авч л байгаа сте энэ чи баг хэрийг авч байгаа сте би. Хүссэн тэгээ гарандаа нагаад байгаа юм шүү чи заваана. Ач. Ирэх юм болоо тэр хараа. Яа. Би өнөөдөр бас үг тийм бол юм уу гэж чи имээ зэгнэ. Яг ч хүүхэд тэгж идэнд наад бол чин хэцүү байгаа сэтгэлд нь хэцүү байгаа гэлүү юу хэлнэ. Тийм чи миний сэтгэл санаа амир гоё байгаа л та. Ингээ би бас жоохон догтлос хийгээд Ой тэр яг тавралж уулмаар юм яах вэ? Уулмаар ээ нөө. Уулмаар. Болохгүй дээ. За. Миний Монголын ард түмэн тэгээд сайхан ажлаараа баярлаа баяртай. Би утсан дээрээс юм харах хэрэгтэй байна гэж нөөс. Баяртай залуусаа. Огтуд жоохон билүү чи яаж мэдчих. Үгүй залуу үеийнхэн. Хөвшөө байх шиг билүү чи яаж мэдчих. Тэгээд тоо сонсохгүй л ахал та тэгээд. Сайхан ажлаараа. Бай бай.